За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өчигдөр хичээл хийсэн чинь амар excited болоод тэгээд өнөөдөр дахиад нэг богинохон хэмжээний зөвлөгөө хичээл оруулахаар шийдээд энэ хичээлийг бэлтгэсэн. За тэгээд энэ удаагийн хичээлийгээ та нар ингээд заримдаа ингээд хүнтэй ярьж байхдаа ярианы англи хэлнэ дээр үйл үг маань хэрхэн өнгөрсөн цаг руу хувирах вэ гэдэг ингээд мэдэхгүй эсвэл ингээд мартцсан байлаа гэж бодъё. Тэгвэл хэрхэн юм нэг богинохон хэмжээний тийм арга зал нэг хэрэглээд тэр өөрийнхөө өнгөрсөнд болсон зүйлээ илэрхийлэх вэ гэдгийг тийм зааж өгч байгаа шүү заяа. Окей. За тэгэхээр дахиад сануулъя. Энэ нь зөвхөн ярианы англи хэлэнд ашиг хэрэглэж болно. Окей. За эхний өгүүлбэр нь I made this slide today. I made this slide today. Made гэдэг гэсэн маань хийх гэсэн үг тийм үү? Slide гэдэг маань энэ PowerPoint-ийн slide хуудсыг хэлж байгаа юм. Би энэ хуудсыг өнөөдөр хийсэн. Тэгвэл made гэдэг үг чинь make гэсэн үгний өнгөрсөн цаг штэ. Гэтэл та ингээ ярианы хэлэн дээр хүнтэй ярьж байхдаа make гэсэн үг маань made болж хуурдаг гэдгээ мартсан бол юу гэж хэлэх вэ гэхээр зүгээр л did make гэж хэлж байна. Тэгэхээр I did make this slide today. Okay? Дараачих нь I know I tried my best. I know I tried my best. There is no regret. I know I tried my best. Tried гэдэг үг чинь try гэсэн үгний өнгөрсөн цаг. Тэгвэл дахиад tried гэдгийг мэдэхгүй бол та зүгээр did try гэж хэлж байна. I know I did try my best. Би аль чадхаараа хичээсэн. There is no regret. Ерөөс харамсахгүй байна. Okay? I heard that you are leaving the company. I heard that you are leaving the company. Heard гэдэг үг чинь hear гэсэн үгний өнгөрсөн цаг. Okay. Тэгвэл дахиад энийгээ мэдэхгүй бол зүгээр л did hear гэл болоо. I did hear that you are leaving the company. Чамайг ажлаасаа гарж ийн гэж компаниасаа гарж ийн гэж сонслоо. Okay. She needed to go help her mom. She needed гэдэг үг чинь need гэсэн үгний өнгөрсөн цаг. Тэгэхээр энийг юу гэж шуурах гэхээр did hear гэж хэлж байна. She did hear. Well, did hear? No. Need. Sorry. She did need to go help her mom. Okay. They offered me the job. Offered гэдэг үг чинь санал болгосон гэсэн үг тийм үү? Тэд надад ажлын байр санал болгосон. Тэгвэл offered гэдэг үг чинь offer гэсэн үгний өнгөрсөн цаг. Тэгээ үнийгээ мэдэхгүй бол did offer гэж хэлж байна. Okay? Ийм амархан. Тэгэхээр дараа та хүнтэй англи хэлээр ярьж байгаа хүнтэй ингээд ярихдаа энийг санахгүй байгаа бол өнгөрсөн цагийн санахгүй бол энэ залыг хэрэглээд үзээрэй. Тэгээд ерөнхийдөө Америкт ярианы англи хэлнээр бол энийг маш их хэрэгэлдэг. Гэхдээ ерөнхий нэг тийм ойлголт хизээ хэрэглэх вэ гэдэг тийм ойлголт байдаг нь юу вэ гэхээр ингээд тэр үйл үгэндээ яг тийм онцгойлж хэлэх гэж байгаа бол ингээд тэрэндээ ингээд илүү акцент өгөх гэж байгаа бол нэг илүү онцгойлох өгч байгаа л хэрэгэлдэг. Жишээлбэл they did offer me the job. They did offer me the job, but I couldn't take it. Тэд надад ажлын санал тавьсан боловч би ажлын саналыг нь авч чадаагүй. They did offer me the job. Эсвэл oh my god, they did offer me the job. Гэт та нар миний ингээд сэтгэл хөдлөл ч юм уу тэрийг сайн ажиглаж байгаа бол they did offer me the job, but I couldn't take it. Гэт би тэр did гэдэгт айгүй тийм акцент өгöd байна тийм үү? She did need to go help her mom. She did hear that you're leaving the company. Okay? She did hear that you're leaving the company гэж хэлэхнийг ондоо she did hear that you're leaving the company гэд hear гэдэг дээр илүү юм
did гэдэг ингээд юм нэг акцент өгч гин гэсэн үг, окей. Гэхдээ ярианы хэлэнд бол та ингээд мэдхгүй бол ийм цагаа тулаад одоо цаг нь тулсан тийм хэцүү нөхцөлд бол ингээд хэлчихэд нөгөө таныг сонсож байгаа хүн чинь маш ойлгомжтой ойлгох чинь. Окей. За тэгээд ярианы хэлэнд амжилт хүсье. Баяр таа.